Тэгээ ер нь анги салбар дээр ялангуяа дуудлагаар яваад ирэхэд нь хувцас нарын бэлдээ за дараагийн хуурай хувцсын бэлдээ тавьсан ч байдаг юм уу. Нэг нэгэндээ ингэж тусалж нэг нэгэндээ маш их халамжтай байдаг шүү дээ энэ маань. Ялангуяа тэр аврах галуунтрах анги салбар нэгжүүдээр ажиллаж байгаа албаагчд бол энэ даарж байгаа энд дээр халуун цайн бэлдээ тавьчих гэдэг юм уу. Хүлээж байгаа албаагч нь тиймэрхүү зүйл маш их ажилладаг. Өөрөөсөө нөгөө халууцаад хүүтэн даарад нөгөө хэцүү асуудыг мэддэг учраас нэг нэгэндээ туслах дэмжиж гэсэн хандлага айгүй байдаг. 2010 онд онцгой байдлын албанд орохоор шийдээд тухайн үед цагдаагийн академийн онцгой байдлын тэнхимд сонсогчоор хэлсэж орж ирсэн. Ер нь 10 жилд байхдаа спортод их дуртай, хөдөлгөөнтэй, тэгээ ер нь цэргийн хүн болох хүсэл яваад байдаг гэсэн. Тэгээ яг шийдээгүй байж байгаа л яг 10 дугаар ангид төгсөөд элцээ ерөнхий шалгалт төгснөхийн дараа шийдээд орж ирсэн. За тэгээ төгсөөд бид чинь сургуулаа төгсөөд шууд томилогддог. Өөрөөсөө ажиллаа болохгүйгээр цаанаасаа томилогддог. Тухайн аймгийн онцгой байдлын газрын Хөтөмөрөмтэй хавх 43 дугаар ингээд салааны захирагч буюу ээлжийн 24 цаг ээлж яхаа зүгээр гүйцэтгэдэг албан чагтаар томилогдож байсан. Би өөрөө Цахван аймгийнх Цахван төвчсөн. Тэгээд азар хөө ер нь бол Цахвандаа томилогдчихсэн. За тэгээд очиод ер нь сонсогч байхад цагдаагийн академи дотоод хэргийн сургууль үйлдвэрлэлийн дадлага гэдэг яг тухайн хүний гараад ажлын байранд гарахт нь бэлтгэх зорилгоор үйлдвэрлэлийн дадлагууд хийдэг. Тухайн үед гал төмөрөнтэй хавар 10 дугаар анги Улаанбаатар хотын дүүгал команд буюу хамгийн их дуудлагатай ачаалттай галуунтрах ангид урт хугацаатай ер нь дуудлагын оргил өвлийн дуудлага ихтэй үед дадлага хийжсэн болохоор харьцангуй томилогдоход бол тодорхой хэмжээний туршлага болоод авсан байсан. Хамгийн анхны дуудлага Цахван аймгийн тест баян тест сумыг хамарсан ойрын төмөрт тавьжсэн. За тэгээд ойрын төмөрт яг бага ахлаад 15 албаагчтай тест сум баян тест сум ч бол аймгийн төвөөс маш нэлээд хол зайтай. Тэгээд бүтэн өдөржингөө яваад маргааш нь очижсэн. За тэгээд очиод өөрийн албаагчдаас гадна тухайн сумаас дайжлагдж ажиллаж байгаа тухайн сум орон нутгийн иргэд төрийн албаагчд бүгд багш нар гэл дайжлагдах боломжтой бүх насны дээд ойрын төмөр унтраах ажиллагаанд оролцох боломжтой хүмүүсийг дайжлаад удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүрэгтэй явж ирсэн. Энэ бол маш том сорилт болж ирсэн. Дөнгөж сургуулаа төгсөө тэр олон хүнийг удирдаад ойрын төмөр унтраах гэдэг. Одоо манай Монгол улсын хувьд бол ер нь бол галлагааны удирдлагатай холбоотой цаг хүүтний удирдлага галт төмөрийн дуудлага маш их гарч идэг. За Улаанбаатар хотод ялангуяа галлагааны удирдлагчид гэр орооллын бүсд ер нь ахуй үрийн галт төмөр зөнхөлдөг. Хамгийн сайхан ер нь бол албаагчд уур амьсгал албаагчдын хандлага гэж би боддог. Цахван аймагт ажиллаж байхад за мөн 10 дугаар ангид байхад ер нь хамт ажиллаж байхад албаагчд цалин мөнгө гэхээс илүү тэр хүмүүсийн хүсэл эрмэлзэл ажилтаа хандлага тийм хамт олонны уур амьсгал хамгийн их чухал гэж боддог. Мэдээж цалин үйлс хүн чухал. Гэхдээ онцгой байдлын байгууллагын аврагч галсан өгч анги салбарт ажиллаж байгаа албаагчдын хамгийн гол ажилтаа хандж байгаа хандлага ажилтаа яагаад дуртай вэ? Тэр хүмүүсийн хүсэл эрмэлзэл зорилго ер нь тэн дээр л албаагчдын гол ажлын өгшүүрэг нь болж байдаг гэж. Хамгийн хүнд дуудах усны ёслол байсан. Цахван аймгийн Ботгон сумын нутагт нэг дөнгөж зэрэгээс салгатаад ирсэн залуу усан тосолцсон дуудлагаар 3 хоног ажиллаж исэн. Тухайн үед мэдээж ар гэрийнх нь яг бидний хажууд зүг байж исэн болохоор тухайн үеийн нөхцөл байдал цаг уур тэгээд нөгөө тухайн ар гэрийнх нь сэтгэл санааны байдал ч гэдэг юм. Тухайн үед маш дөнгөж төгсөөж удаагүй байсан. Тухайн үед хэцүү санагдчихсан. Хүн болгоны өөрсдийнх нь биеийн онцлог, сэтгэл зүйн онцлог тохирсон сэтгэл судлалын арга зүйнүүд байдаг. Тэгвэл онцгой байдлын байгууллагч бас мөн сэтгэл зүйч эмчнэр ажиллаж идэг учраас албаагчтай зөвлөгөө өгөөд явдаг. Миний хувьд одоо спортоор хичээллэх хамгийн үр дүнтэй арга. Манай гэр бүлийн хүн намайг сонсогч байхад битээр юу ирэхэд нэр нь татнассан байсан. Тэгэхээр ер нь сонсогч байх үеэс миний нөгөө мэрэгжлийн онцлог сурж байгаа сургуулийн онцлог бүхнээ мэддэг байсан учраас нэг асуудал болохгүй дэмжиж явдаг. Яг хаяа мэдээж гинтийн юмнууд маш их гарна. Гинтийн дуудгаар гарах ч юм. Оройн хүүхд таахгүй ч гэсэн гинт юмд явдаг болчихсон. Тийм хүн тохиолдол мэдээж гарна л та. Тэгэл тухайн үед нь зохицуулаад явна та. Ер нь их тохиолдолд дуудлагатай үед бол орой л харин тэгэл орой ороход хүүхдүүд унтж яхад хүүхдүүд юмсэл тэгэл. Дуудлага осол дээр ажиллаад хүний аим авраач гэдэг медиоринг авраад тухайн ажлынх нь чиг үүрэг зорилго нь өөрөө тийм гэгээлэг байдаг учраас тэрэндээ их дуртай байдаг баг. Ер нь ажилтг залуучууд бүгдөө л аюу маш дуртай ажилдаа урам зоригтойгоор ирдэг. Тэгээ ер нь анги салбар дээр ялангуяа дуудлагаар яваад ирэхэд нь хувцас нарын бэлдээ за дараагийн хуурай хувцсын бэлдээ тавьсан ч байдаг юм уу. Нэг нэгэндээ ингэж тусалж нэг нэгэндээ маш их халамжтай байдаг шүү дээ.
Ялангуяа тэр аврах галуунтрах анги салбар нэгжүүдээр ажиллаж байгаа албаагч бол энэ даарж байгаа хэндээ халуун цайн бэлдээтэй хөвчиж гэдэг юм уу? Хүлээж байгаа албаагч нь тиймэрхүү зүйл маш их ажилладаг. Өөрөөсөө нөгөө халууцаад хүүтэн даарад нөгөө хэцүү асуудыг мэддэг учраас нэг нэгэндээ туслах дэмжиж хандлага айгүй байдаг. Тэгээ ер нь одоо яг өөрөө онцгой ерхий газар ажиллаж байгаагийн хувьд ер нь осол гарах чинь манай албаагчдын осолч байна. Ер нь ард иргэд ч байна уу галт төмрийн аюул дүртж индлээ гэдэг юм уу? Албаагчны иргэд ийм амшиг ослоо болмоос ингэж бэртлээ. Ийм тэрнгүй хөрөл учирлаа болгонд бидэд ер нь ажлаа илүү сайжруулах хэрэгтэй юм байна л гэсэн ойлголтыг авдаг. 2017 онд Оросын улбан нэрслийн галзсрыг үүсгэх албаны агттай скватд барьдаг агтанд шалгалт өг тэнцээд 2 жилийн хугацаатай суралцахаар явжсэн. Энэ агтан бол ерөөсөө яг галын аюулгүй байдал, гал төмөр унтраах тактик гэдэг гал төмөртэй холбоотой яг Оростой хамгийн дунд ордог агтан. Энэ 2 жилийн хугацаанд барилга байгууламж объектын галын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг чиглэлээр 2 жилийн хугацаатай суралцсан. Японд ер нь сурсан чиглэл бол хүрээлэн борчны аюулгүй байдлын чиглэлээр Японы засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрөөр 2 жилийн хугацаатай суралцсан. За тэгээд боловсон хүчнүүдийг бэлдэх чиглэлээр бас дэлхийн маш олон орнд залуучууд суралцж байна. Тэгээд цаашид ер нь бол боловсон хүчнийг сайжруулж байгаа чиглэлээр маш их ач холбогдлыг суралцуулж байгаа учраас ер нь аксдивс маш их гарах байх гэж надад. Тэгээд цагийн баатар бол онцгой байх. Энэ дээр их санал нийлэх үү? Яг иймэрхүү нэг төвшөг уусаа бидэд өөрсдөө зохиохгүй нөгөө иргэд ингээд ард түмэн гэх юм өөрсдөө өгдөг учраас ер нь тэгэл яг хүмүүсийн өөрсдөө өгөөгүйгээр хүмүүсээс өгсөн нэр учраас үнэн бахаа л гэж байна.